За энэ засгийн газраас одоо юугаач асуух үү те? Асуун тэгэл худлаа хариулна. Хоёрхан сайд танхимд байна. Бусд нь бодвол конопо тоолж яваа. Энэ их хуралд ажил хий гэсэн сэтгэлтэй залуу, цэвэр тийм хүмүүс их орж ирсэн. Тэр хүмүүсийг өнөөдөр нэг нэгээр нь гударч чирээл миний талд конопо өгөөч ингэдгээл явж байгаа. 2025 оны 6 сарын 29-ний өдөр энэ танхимд яг нэг иймэрхүү байдалтай 26 оны Монгол улсыг хөгжүүлэх төлөвлөгөөг бид нар баталсан байхгүй юу? Сайдууд байгаагүй. Бас л нэг засгийн газар нь огцроод нөгөө засгийн газар нь тавигдаад дахиад конопо тоолол гүйлдэж явсан. Би энэ засгийн газрын эсвүүлтхүүг нэр үзэн ядж байна. Юм мэдж байгаа мөртлөө хийдгүү эсвүүлтхүү. Одоо манай говийн бүсэд дор нь говь, өмнө говь, дунд говьд ундны усан дээр эрдэмтэд шинжилгээ хийсэн. Хүн 44 сумын 300 гаруй ус худган дээр хийсэн. Хүн ууж болохгүй гэж гарсан. Бүр ийм байгаа шүү дээ. Хөхүүл эхчүүд, жирэмсэн эхчүүд, өсвөр насны хүүхдүүд унданд хэрглэж болохгүй гэд. Ийм дүгнэлт гарчаад байхад өнөөдөр энэ дээр ямар ч арга хэмжээ байхгүй, ямар ч бодлого байхгүй засгийн газарт. Энд чи эсвэлтэх үү? Говийнхныг өөх гэж байгаа юм уу те? Говьд зөвхөн уул уурхай байдгүй. Тэнд хүүхдүүд хүсэл мөрөөдөлтөөгөө өсөж тариндаг. Эхчүүд хүүхдэд төрүүлдэг. Хүмүүс амьдардаг. Мал амтан ургамал байдаг байхгүй юу? Гэтэл усны төлөө юу ч хийдэггүй. Очоод гуугаад ярихаар өө тэглгүй яхавтай говийн усаа хийлгүй явах л гэдэг. Дандаа худлаа ярьдаг. Ус одоо өнөөдөр говийн асуудал биш болсон. Өнөөдөр Монгол улсын асуудал болсон. Дээрээс нь та нар багш нар цалин хүрдэггүй гэдгийг мэдхийн дээр мэддэг. Ямар ч бодлого байхгүй. Эмч нар өнөөдөр гадаа жагсаж байгаа. Эмч нарыг мэддэг л гэдэг. Ямар ч ажил хийгээгүй. Хуруугаач хөдөлгөөгүй. Дээрээс нь та нар малчтад хөдөө орон нутагт явахаараа нэг худлаа бэлэн амалдаг. Өнөөдөр малчтын амьдралыг сайжруулах, малын гаралтай түүхийн эдийг үнд оруулах ямар ч бодлого байхгүй. Дээр нь малчид малаа маллаад эх орондоо тайван сайхан амьдрч чадхаа байсан. Ийм эсвэлтхүү хийчээд өнөөдөр энд худлаа яриа суугаад ах хэрэг байхгүй. Энд одоо ингээд яамдын төрийн нарийн бичгийн дарганараас доош ингээд хүмүүс ажил хийдэг хүмүүс ирдсэн ингээд бидний хөлд чирэгдэж байгаа байхгүй юу? Хэдэн өдөр энэ хүмүүс явбаа. Нэг сайд гарч ирэл нэг худлаа юм ярьдаг. Буцаал нөгөө юм задардаг. Буцаал яваад энэ хүмүүс чинь бүр ажил хийх ч сонирхолгүй болсон. Дээрээс нь зөвхөн цалингийн тавьдаг. Ямар ч ажил хий гэсэн мөнгөний өгдөггүй. Тэгээд төрийн албан хаагчид амгүй байна эднийг цомготхоно гэж яриад цомготхоод ихсэн. Цалингийн л үг нь өөр юм хийлгэх боломжийг тавьж өгөхгүй байгаа юм чинь ямар төрийн албан хаагч өнөөдөр ажил хийх юм. Өнөөдөр энэ танхим дахиад 10 хэдэн гишүүн сууж байгаа.